За сайн мэцхан уу, өнөөдрийнхээ зөвлөгөөгөөр та бүхэнд англи хэл биедан сурахтай холбоотой нэгэн чухал зөвлөгөөг хүргэх гэж байна. За энэ нь болохоор таны өөрийн бичсэн зүйлээ алдааг хэрхэн засахтай холбоотой. За тэгэхээр хэрвээ танд одоо бичсэн зүйлийн алдааг засах багш хянах зөвлөгөө өгөх хүн байхгүй болвол хэрхэн өөрийнхөө алдааг одоо дахин давтахгүйгээр бичгийн чадвараа сайжруулж явах вэ гэхээр хоёр арга байгаа. За эхнийх нь бол нэг вебсайт байгаа. Та үнэгүй эргэлэх боломжтой. За хоёр дахь нь болохоор та өөрийнхөө алдааг одоо өөрөө хянаж засах тийм арга байгаа. За энэ хоёрыг та бүхэндээ өнөөдрийн хичээлээр танилцуулна. За эхний нэг алдаагаа засах арга маань grammarcheck.net гэдэг вебсайтыг ашиглах байгаа. За энэ вебсайтыг бүгдээрээ ашиглаж одоо үзцгээе. За эхний өгүүлбэрээ оруулъя. За энэ өгүүлбэр маань алдаатай өгүүлбэр байгаа. Нэгэн сурагчийн бичсэн өгүүлбэр. За энийг copy paste хийгээд энд оруулаад үзье. За энд оруулсны paste хийгээд оруулсны дараа яах вэ гэхээр таны алдаатай үгийн доогуур одоо тэмдэглэгээ гарч ирдэг. За тэгэхээр энд удаа бол attraction гэдэг үг мөн buzz гэдэг үг хоёр алдаа байна. За attraction гэдэг үг дээр авчиад курсороо дарахаар яах вэ гэхээр энэ ямар алдаа гаргасан таны алдааг засаад гаргаж ирдэг. За энэ дээр ямар алдаа байна гэхээр үгсэн аймгийн алдаа байна. Нэр үгийг attraction-ыг attractive буюу тэмдэг нэр болгож бичих хэрэгтэй байна. За хоёр дахь юу маань алдаа маань basic basis гэд олон тоондоо бичих хэрэгтэй. За хоёр дахь өгүүлбэрээ бүгдээрээ оруулж үзцгээе. За хоёр дахь өгүүлбэр маань арай урт өгүүлбэр байгаа. За энэ өгүүлбэрээ оруулж үзэхээр мөн хоёр алдаа заасан байна. Тэгээ хоёр алдаа заасан байна. За энэ алдаан дээр курсороо авчиад үзүүлэх юм бол эхнийх нь maybe гэдэг үг байгаа. Тэрийг may be гэж салгаж бичих ёстой. За энд бол үгсгийн алдаа байна. За хоёр дахь нь болохоор difference-ийн өмнө the орно гэсэн байна. За тэгэхээр энэхүү одоо grammarcheck.net гэдэг энэ вебсайт маань ерөнхийдөө дөрвийн энгийн алдаануудыг шалгадаг байгаа. За тэгэхээр та илүү нарийн одоо яг юун дээр алдснаа мэдхийг хүсээд илүү нарийн одоо алдааг шалгах гэх юм бол энэ deep check гэдэг баруун одоо дэлгэцэн баруун доод болонд байгаа энэ deep check-ийг дарж орж үзэж болох юм. За тэгэхээр энэ өгүүлбэр дээр бүгдээрээ deep check л орж үзцгээе. За ингээд ороод үзэхээр болохоор алдаануудыг ерөнхийдөө ингээд заасан байна. За тэгэхээр энэ Grammarly гэдэг энэ төлбөртэй вебсайт байгаа. За энэ маань жилээр нь та төлөх юм бол сарын одоо $11 төлбөр төлөх юм байлээ. За ингээд та илүү олон одоо алдаа гаргасан байгаа. За энэ маань ерөнхийдөө дөрмийн алдаа болон утга хэлбэрийн одоо баг зэрэгтэй одоо утга лог баг зэрэг алдаануудыг бас гаргадаг. За тэгэхээр энэ дээр grammar алдаа болохоор одоо article-уудтэй determiner article-уудыг одоо буруу ашигласан алдаа байна. За хоёр дахь нь болохоор цэг таслалын алдаа байна те. Цэг таслалын алдаа байна. За тэгээд үсэг одоо зөв бичгийн алдаа байна. За тэгээ style гэж юм. За энэ дээр болохоор өгүүлбэр эхлээд эхэнд одоо томоор бичихтэй ёстой. Тэрийг жижигээр бичсэн юм алдаа байна. За хоёр дахь арга маань та өөрийнхөө алдааг засах байгаа. За өөрийнхөө алдааг засахаар яах вэ гэж та гайхчихж магадгүй. Тэгвэл боломжтой. Ерөнхийдөө бол хамгийн энгийн алдаануудаа бол өөрөө засах юм бүрэн боломжтой гэдэг юм аа. За тэгэхээр ямар алхмаар те ямар аргаар энэ алдаа засах вэ гэдэг аргыг зааж өгье. За эхлээд бүгдээрээ өгүүлбэрээ оруулцгаая. За энэхүү өгүүлбэрээ ер нь өгүүлбэр бүрээ өөрийнхөө бичсэн одоо материал доторх өгүүлбэр бүрийн өгүүлэгдэхүүн өгүүлэх хүн хоёрыг олж бичих юм. За тэгэхээр дугуйлна. За өгүүлэгдэхүүнээ үлийн эзнээ ч юм уу те өгүүлэгдэхүүнээ дугуйлаад үйл үг буюу өгүүлэхүүний доогуур нэг зурна. За эхний алхам нь. За бүх өгүүлбэрээ ингэсний дараа яах вэ гэхээр
одоо доогуур нь зурсан үйл үгийнхаа одоо үйл үгийн цагаа одоо хэр зөв одоо хувиргасан байна гэдгээ шалгах ёстой. За энэ бол наад захын алдаа тийм ээ шалгах. За тэгэхээр та дахиад өөрийгөө хянана гэсэн үг шүү дээ тий. Өөрийнхөө бичсэн зүйл дээр одоо засвар оруулна гэсэн үг. Хэрвээ доогор зурсан үйл өгөөд маань одоо буруу хувиргалтай ах юм бол тэргээ зөв хувиргаж бичнэ. За үүний дараа болохоор үсэг цэг тэмдгийн алдаагаа шалгах хэрэгтэй. Энэ бол наад захын алдаа. За үсгээ томоор бичих өгнүүдээ жижигээр бичсэн байна уу? Цэг тасалтай одоо тэмдгээ хэр бичсэн байна гэдгээ ерөнхийдөө ингэ шалгаад өөрийнхөө алдааг засах боломжтой. За тэгэхээр энэхүү арга маань би дааж англи хэл сурч байгаа хүмүүст бол маш хэрэгтэй арга байх гэж бодож байна. Тэгэхээр ер нь өөрийнхөө гаргасан алдаануудыг дандаа тэмдэглэж авч байгаарай. Тэгэхээр тэмдэглэж авснаар яг уу гэхээр энэ алдаагаа өмнөх гаргасан алдаагаа одоо дахин давтахгүй байхад маш чухал үүрэгтэй. Гаргасан алдаа бүрээ тэмдэглэж авдаг нэг дүрмийн дэвтэр нээх хэрэгтэй. Тэгэхээр энэ дэвтэр дээрээ та алдаагаа засаад ингээд бичгийн чадвар одоо бага багаар те өдөр болгон сайжрах хэрэгтэй юм аа. За тэгэхээр манайх ер нь онлайн сургалтууд явуулж байгаа, маш үр дүнтэй сургалтууд явуулж байгаа. Тэгэхээр одоо хамгийн одоо ойр болж байгаа сургалт гэвэл маргааш буюу 3 сарын 23-нд эхлэх гэж байгаа. Өдрийн те 1-ээс 2:30 хооронд болдог нэг сарын онлайн сургалт эхлэх гэж байна. Та тэгэхээр сонирхож байгаа бол энэ сургалтанд бүртгүүлээрэй. Орой анги бол дүүрсэн сургалт эхлээд явж байгаа. Тэгээд өмнөх нэг 2 дугаар ээлжийн ангиуд бас хичээлж байгаа. 2 дугаар ээлжийн ангиуд. За тэгэхээр манай Facebook хуудас байгаа. LC English уламжлалтаараас татгалзээ гэсэн Facebook хуудсыг лайк дарснаар та одоогийн байдлаар 70 гаруй хичээл одоо чанартай маш хэрэгтэй бидэн англи хэл сурахад хэрэгтэй юм зөвлөгөөнүүд байгаа. Зөвлөгөө цуврал хичээлүүдийг орж үзээрэй. Тэгээд дараагийн зөвлөгөөгөөр уулзцгаая. Мөн маргааш сургалтын суух хүмүүс маргааш уулзцгаая.